За бид энэ Баянгол дүүргийн 3 дугаар ороо хуучнаар бол энэ чинь одоогоор оч тийм ээ. Барс худалдааны төвийн хойдолд яг энэ одоо нөгөө хуучнаар бол замчтын одоо цэцэрлэгт хүрээлэнд байрладаг ийм хашаасан газар дээр ирчээд байж байна. Тэгээ энэ газар бол бүр 2000-ад оны үед анх одоо аж ахуй нэгж байгууллагад захирамжлагдсан юм байлээ. Тэгээд энэ хавийн оршин суугчид бас энэ аж ахуй нэгж байгууллагыг энд үйлчлэгээтэй юм орон сууц барих дээр нь одоо бас зөвшөөрдгүү, эсэргүүцдэг ийм нөхцөл байдалтай байсан. Бас сүүлд Баянгол дүүргээс нийслэлийн иргэдийн уралд сонгогдсон Сэмжтмаа төлөөлөгч бас энэ оршин суугчдын хүсэлтийг хотын удирдлагуудад танилцуулаад энэ асуудал дээр энэ аж ахуй нэгж байгууллагатай бас бид ойлголцож, уулзаж, зөвшөлдсөх ийм асуудлууд яригадаад тэгээд саяхан бас аж ахуй нэгж байгууллагын төлөөлөлтөд бид нар уулзахаар болоод ирээд байгаа. Тэгээд энэ газар бол нийтдээ нэг 2600 м². Туслах зам явж идэг тийм ээ. Тэгээ энэ энэний цаатлын хэсэг дээр болохоор нөгөө Улаанбаатар төмөр замын байгаа. Тэгэхээр энэ оршин суугчд бол энэ хавьд ядаж ийм нэг одоо бас барилгачихгүй ногоон байгууламж гэдэг ийм хүсэл тавьсан. Тэгээ аж ахуй нэгж ч гэсэн бас энэ одоо газрыг өөрөө төдийгөөс өдөө жил хүртэл ингээд уулзалт хийж байгаа маа. Тэгээ бид нар бол манай нийслэлийн газрын албаны дарга Мөнхбаатар газар дээр энэ айлтаа зөвшөөрөх талаар өнөө маргааш үед ажиллажмаар байна. Тэгээд танаахыг бид нар яг цэвэр усаар, бохир усаар, дулаанаар хангах ийм нөхцөлтөө одоогийн байгаа энэ хэмжээнээс орон сууцны зорилттой. Гэхдээ яг төлөвлөлтөнд нийцсэн ийм одоо газраар бид нар одоо сольж тэгээ энэ газрыг бид нар ийм л төлөвлөгөөтэй байна. Тэрийг л хэлэх гэсэн. Манай хуучин энэ тээврийн төвчний зогсоол дээр байсан бохгүй юу газар. Одоо энэ тээврийн төвчөн дээр анх олгосон дараа нь энэ дээр нарны гүр барих чинь нэг нийслэлээ санал тавиад энэ газараа манад буцаага нийслэл буцаага төгчөөч гэсэн. За нийслэл буцаагаад $2012 онд Батуул дээр гарч ирээ манай газрыг цуцалсан байхгүй. Тэгээ 3 шатны шүүгээр яваад манай газрыг буцаа сэргээсэн байна. Тий. Восточны альянс гэж байгаа тий. За одоо харин хэдүүлээ хинэ чи захирал нь хэн блэ нэр нь? Өнөр жаргалаа. Одоо бол бидэд чи нөгөө хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн дагуу 15 жилийн хугацаатай газар танаахны бас танаа тавьж байгаа шаардлага нь юугаа нөгөө сэлб 20 минут өндрийн юу дээш нь өндрийг өгж байгаа тийм үү? Тий. 16 20 давхар хүртэл барих
одоо танахыг загвар зургаа батлуулаад, ажлын зургаа батлуулаад, ажил эхлүүлэх зөвшөөрөл чинь цуг өгсөн байж. Тий. Тэгээд төр ямар нэгэн байдлаар одоо бас аж ахуй нэгж хохирохгүй. За мөн оршин суугчдынхаа хоёрдугаарт энэ газрын чинь урдлаар нөгөө юу явж байгаа вэ? Туулныг коллектор. Туулныг коллектор явж байгаа тий. Энэ цаатлын айл тэрнтэйг яаж бүсийг баруун тийш нь бохир усаар хангах том одоо шугам сүлжээг бас энэнгээр тавиад тэгээд энэ дээр ямар нэгэн зургийн ажилд нь орё. Сэмжлэн бодлуулагч бусад холбогдох хүмүүс энэ хавийн оршин суугчдад ямар тогтчлт хийж байгаагаа зургийг танилцуулаад тэгээд тогтчлтоо наадмаас өмнө нээгээд энэ хашааг нь аваад хүмүүс машины дал зогсоолыг бол энийг цааталт хийж байгаа. Цаатлын дал зогсоолыг бид нар болж өгдөг бол төлөвлөлтийн энэ бас доогуур нь юм бас нөхөн гарцаар холбоод автомобилийн төгсрөл одоо нөлөөлөл учруулахгүй байх байдлаар. За тэгээд та хэд маань яаралтай хилцэл зөвшөлтөлтөд орчих. Тэгээд бид хурдан шийдвэрч гаргаж ирнэ. Энэ хоёрыг ярьсан юм уу энэ хоёр? Аль хоёрыг? Энэ хоёр түүцээ. Хоёр сар гэхэд 30 мянган хүний суурьшилтай хот усах гэж байгаа шүү дээ. 20 минутын хот. Хотын төвөөс 5 км тийм үү? Сквадрын талбай хүртэл. Тэр бол хотын төвөөс нэг 5 км хүртээ өгөөтэй зайтай. Тэр юун дээр яг 1-р эгнээнд нь төв зам засаг даргын зөвшөөрөлтөй 2. За энийг тэгээ адилхан л одоо нохоо зардаг тийм юм газар. гоо дүүргийн засаг дарга өөрөөр хэлбэл хууль хэн нэгүнд ялгамжтай үйлчилж болохгүй. Эдний энэ хэмжээгээр нь бас тийшээ үйлчлэгээтэй юу тавьж болох. Нэг асуудал байна. За. Тэр хүсэл нь ямар хүсэлтэй вэ гэхээр одоо ингээд манай энэ дүүргийн иргэдийн урлагийн дарга сэмжлэнүүд дарга Тэргүүн часаа гэдэг компани шалгарсан. Тэгээд одоо жил болж байхад энэ компани ердөөсөө ямар ч юм хийгээгүй. Нэг календарчсан төлөвлөгөөний хугацаа нь алижаа дуусна. За би авчи. Би 4-р өдөр би энэ нөгөө ашиг төлөвлөлтийн бас тендер чалгуулсан тэр яармаг болон бусад иргэд тохироод байгаа төслүүдийг бид нар бас өөрөө иргэдийн өмнө үүрэг хүлээгээд иргэдийг төр оршин дараа шүүхтгэр том асуудал үүсэж байгаа болохоор дунд нь Улаанбаатар өөрийнхөө нэртэй орон нутгийн өмчт компаниараа баталгаа гаргаж орё гэж байна. Чи наад бичлэг өмчлөгээ болоох. Тэгээд хараа сүүлийн ерөөсөө он гарснаас хойш тэргүүн чансаг компанид Нөгөө би та хэд заавал байшингийн чинь нурааж буулгах шаардлага байхгүй. Тэгээ одоо ингээд ашиглалтын нөгөө бид нар чи тэгээ намайг яа гэдэг бид нар
ороо гэж бид нар шийдэхгүй шүү дээ. Эцсийн хувилбар нь хот өөрөө энийг чи барьж өгөө. Та нар гараа бид нар тодорхой хугацаанд шийдэж өгөө. Тууз лент наагаад айлуудыг аюулгүй байдлыг хангаа зогсчихно. Айлууд нэгдсэн тохиролцоонд өрөөд за үгүй одоо Б хувилбар хот өөрөө хийгүүл хоорондоо ойлголцохгүй байгаа юм дээр төр буруутай юу? Буруугүй. Тэгээ энэ бол та нарын л асуудал. Оршин Энэ компани байна. 1 жил болоход юу ч хийгээгүй. Би харин тэгээд би энэ компани чинь нэрэнгүүтээ дахиад нэг юм хэлсэн шүү дээ. Нөгөө хайлууд нь зөвшөөрөөгүй учраас бидрийг хийлгээгүй л гэж хэлнэ. Энд чинь бүх юм хоёр талтай шүү дээ. Нэг байр суурийг би дандаа хамгаалж болохгүй. Айл талын сонсч ижил шийдэл гаргана шүү дээ. Тэгээд та нар өөрсдөө эв санаагаа нэгдэхгүй тэгэл яг энэ байшиндаа л одоо ингэж байгаад байна. Ер нь ховын өвшөнд орж ирээд бид нэгдэхгүй юм байна. Төр орж ирэхгүй л. Одоо тэгээд тэрийг бид нар нөгөө тайлан юмыг сонсъё. Тий. Тэгж бодож байна. Тэслэг явуулъя гэж олон жилийн ингээд хүсэл яваад. За баярлалаа. За баярлалаа. Түүнээс тань бас нэг юм асууж байгаа. За. Энийг ховын манай оршин суугч хамгийн өмнөөс одоо энийг яг үнэ тавцыг гэж хэлсэн. Сарын хойсон байдаг юм. За ингээд 2024 оны 4 сарын 30-нд манай 3 дугаар хорооны иргэдээс тавьсан хүсэлтийн дагуу хотын дарагт уламжилсан. Тэгээд энэ асуудал бас шийдвэрлэх түвшиндээ ирж байгаад маш их баяртай байна. Тэгээд энэ асуудлыг сая хотын дарга маш тодорхой хэллээ. Тэгээд тодорхой шийдлүүдийн бас иргэдтэй эргээд мэдэгдээд явах болно гэдгийг бас аль биесээр хэлье.